Монгол тулаанчид дэлхийд танигджээ. Холимог тулаанаар Азид шансаагараа тэргүүнд ирэмлэгддэг One FC холбооны гүйцэтгэх захирал Виктор Q энэ талаар нүүр номондоо бичсэн байна. Саяхан TV5 телевизийн захирал Базар Рагчаа тус холбоотой хамтын ажиллагааны гэрээ үзгэлсэн. Үүний дараагаар хэн Монголд манай холбооны тулааныг харахыг хүсч байна хэмээн бичсэн нь олон сая дагагчтай байлаа. Тэгэхээр тун удахгүй. Отхон гавьяат наран тунхлах дэлхийн аврагын бүсийн эгүүлэн авах оргил тулаантай тэмцээнийг эх орондоо үзэж тун магадгүй болоод байна. Тэгвэл ч манад дэлхийн сонрыг мялах олон чадварлаг тулаанч байгаа. Чингисийн цавчилт сайхан хийсэн тулаандаа ялалт байгуулсан. Түүний жингийн шинхэн авраг Марат Гафуров мөн өдөргүй бүсийн хамгаалах анхны тулаанаа хийх гэж байгаа сурагтай. Магадгүй тулааны дараа навчис хаялж эхлэх тэр мөчөд та бид дэлхийн тулааныг эх орондоо үзэж болох юм.